За чи юу лээ 3 засгийн газар солигдов. Тийм. Одоо манай ирэх хурж байгаа нам жижиг намуудаас ирнэ энэ сайд май засгийн газарт ороогүй хүмүүс үлдээг баха. Бараг үлдээг бах. Тэгээд энэ хийж байгаа ажил байж байгаа юм ямгийг харахаар одоо Монголын ард түмэн хараад яах гэж энэ хэдийг сонговдоо, яах гэж ардын намайг олон голговтой гэж толгоогоо шагаа сууж байгаа байх л та. Амьдрал бол хүнд байна. Олон одоо аж ахуй нэгжүүд хаалгаа барьж байна. Гэтэл одоо байдал ямар вэ гэхээр манай гадагшаа гаргадаг юмны үн бүгд сайн байгаа. Зис одоо 13 мянган доллар гараа явчлаа. Алт одоо бараг 4-5 мянган байна. Нүүрс одоо 140. Та нарыг засаглаж авах хугацаанд бараг 300-600 хүрлээ. Тэгээ 10 жил та нар засаглалаа. Тэгээ одоо дэлхийн 2 дахь удахгүй 1 дахь том эдийн засаг болох энэ улсыг тойроод байж байгаа 15-6 орн бол бүгдөө 3-4 төрхөн сайжирсан амьдрал ахуйн. Одоо манайхыг арчлын баян бүрд гэдэг байсан бол одоо тэгж яриха болсон. Одоо баг Казахстан, Узбекистан энэс бид нар очиж суралцах шаардлагатай болсон. Сүүлийн 2-3 жил бид нар бол маш сайжирч байна. Ийм л байгаа. За тэгээ энэ асуудал хандж байгаа, ажил хийж байгаа юм чинь бол за яах вэ? Бас үеийн засгийн газар арай дээрдээд байна л да. Ихтэл яг өнөөдөр валютын нөөц чинь 7.3 тэрбум байгаа юу? За бас яах вэ? Дээрдэл байгаа. Гэхдээ энэ маягаараа явбал ястай яс бэлгийн шиг явж байна шүү дээ. Бус улс орн бол хамаагүй өөрчлөгдсөн, хамаагүй урагшаа явцсан байгаа шүү дээ. Тэгэхээр та нарын хийх гэж байгаа ажил хийж байгаа энэ юм чи болохгүй байгаа байхгүй юу? Яг манай нэг хэсэг арчилсан нам ажиллаж байсан да. За бас Батуулдын засгийн газрын үед чинь 11-12 онд чинь энэ чи эдийн засаг чи 17% өсдөг байлаа шүү дээ. Гэтэл эдийн засаг чинь бараг 20 жил дандаа 7-оос дээш өсөж илаа шүү дээ. Тэгээ гол юм барьж авч шийдэж чадахгүй байна. За одоо энэ тээврийн асуудлаа шийдмээр байгаа тийм ээ. Дид үтцээ. За гол одоо гоц замтай болмоор байна. Эрчим хүчнийхээ их өсөрийг бид шийдчмээр байна. Хангалттай эрчим хүчний нөөцтэй мөртлөө одоо гаднаас эрчим хүч импортлоод байж байгаа шүү дээ. Энэ дээрээ дүгнэлт хийгээд бас жоохон ажилламаар байна. Тэгээ хамгийн өндөр IQ-тэй ийм 5 ард түмний нэг нь одоо Монгол улс шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр боловсролын үед 2-3 дугаар анги хоцорчсон үеийнхнаасаа ийм нөхцөл байдалтай ингэ явж байна л да. Өөрөө ч тэрийг боловсролын сайд нь хэлээд байгаа. За тэр хамгийн сайн багш нартай болъё гэж яриад идэг нь зөвлөдөө. За эрүүл мэнд ч гэсэн тийм энэ тавиад онс шигээд тэр имийн уугаад явж байгаа хүмүүс гадагшаа гараад үзүүлэхээр бүгдөө өөр онцтой гарч ийн гэж хэлсэн шүү дээ. За ийм л маягтай яваад байгаа юм л да. Тэгээ төрөлт харал да. Сүүлийн 10 жилд 20 мянгаар буурсан байна шүү дээ. Та нарын тэр халамжийн бодлогын чи үр дүнд эн чинь нэг л явахгүй байгаа байхгүй юу? Энэ одоо та нар тавьж байгаа дүн гэж ойлгох хэрэгтэй нэгтөө. Тэгээ одоо энэ дээр бол сайхан юм ярина л да. Энэ төлгөө ингэж гоё болдё.